Сайн байцгаана уу? Өрн шуухай сургалтын төвийн багш Лам Дулан байна. За өнөөдөр бүгдээрээ жангар хэвлэлийн газраас гаргасан зохиомжлон найруулсан Зэ Санжаа Жамцын Зөрүүд цулцаг гэдэг бяцхан хүрхэн адал явдалтай найраглалыг хамтдаа уншицгаая. За ингээд багшийнхаа дуу хоолойны өнгө болон үйл хөдлөлийг маш сайн дагаад анхааралтай сонсоод сүлгээ цээжлээрэй. Амжилт хүсье. Зөрүүд цулцаг. Алс холын нутагт амьтны бяцхан тосгоны 17 дугаар байранд муужгай нэртэй манжуухай маш зөрүүдээрээ алдаршин аав ми ээж мигутайгаа аж түрэн амьдран судаг байжээ. Ширүүн бороо нажигнан шил цонх угаагцсан шалпал хийсэн шалбаа гихтээ нэгэн өдөр гудамж талбай бүхэлдээ усан бороонд автжээ. Усны гутлаа хүүмэн өглөж өмсөөд гар гэж зөрүүд манжуухайд аав нь зөвлөд сайн хэлжээ. Дандаа надад сурах нь даварсан хэрэг биш үү гэд өнөөх манжуухай зөрж өмссөн гуталтайгаа л гарчээ. Зөрүүд манжуухайн зүнхэл шавар ус нь шалтал. Зөөлөн алхсан ч шавхаатай ус шалпал. Хуурай гутал нь орж хүйтэн усаар дүүрчгэн шавар устай хамт шанган хорхой гутланд нь орчихв. Ус шалбааг гутал дотор нь шал. Усны хорхой хөл дээр нь мөрчс. Айж сандарсан манжуухай аврал ирэн гэрлүүгээгүй. Цэцэг зуны нэгэн өдөр цирк үзэхээр манжуухай очлоо. Харин тэгтэл нэг зан хашлахын дээгүр үсрэх болж хоошоо болоорой үзэгчдээ холдож яахан зай тавиарэ гэж амьтны циркийн ахлагч анхааруулж сайн хэлжээ. Үгүй шүү. Би холдохгүй. Үсрэхийг нь ойроос харнаа гэд зөрүүд манжуухай хөдөлсөнгүй. Зааны хүлд гიშгүүлэх шахав. Амьтан бүхэн ууртайгаар харж айхтар зөрүүдийг нь шоолцоожээ. Усанд битгий ороорой манжуухай урд чинь матар байна шүү гэхэд зөрүүд манжуухай аашин хөдөлж зөвлөж хэлсэнд нь уцаарлаад өмссөн хувцаа бүгдийг тайлаад өнөөх нуурлуу үсрээд орчихоо. Аратан мотор ойртож байна. Олив нааш гараарэ гэж анд нүхт нь хичнээн хашгирвч айхаа мэдэхгүй зөрүүдлээ. Харин тэгтэл өнөөх матар хажууд нь ирээд хазаад авлаа. Зэрлэг аратны аман дотроос зөрүүд зулцгын толгойл цухив. Ашгүй тэгтэл аврах багийнхан амжижгүйн ирээд аимшигт матрын аман дотроос адаар манжуухайг аварч гаргажээ. Өнөөх манжуухай гэртээ ирсэн ч өнгөрсөн явдал нь бодогдсоор байв. Ард зайсан шүдтэй матрын ам руу орсноо санан айн бөмбөрсөөр сууж гинэ. Ээж мөөгөн түүнийг ингэртээ тэрч үнсээд дулаан хүнжилт нь оруулж духыг нь илж аргадаад хэний ч үгэнд оролгүй хэдэрлэж уурлаж зөрвөл хизээ нэгэн өдөр хүнд аюул ундаг юм гэж ихэд учирлан хэлж ихний үрдээ захиад зөрүүд зангаал засчих бол зүггүй хүмүн хөөхөндөө гэв. Матрын аманд орсноос хойш манжуухай хүү засархаар шийдэж аав ээжийнхээ хэлснийг анхаарч сайн сонсож эхлэв. Хэсэж дэмий тэнэлгүй хичээл номдооч шамдаж өдрөөр зөрүүдлэх нь багсаж өхөөрдөм хөөрхөн манжуухай болжээ. За
ингээд энэхүү маш их адал явдал утга агуулгыг агуулсан хөөрхөн зөрүүд зулцэг хэмээх найраглалыг хамтдаа цээжлээ. Үгийн доор нь биччихье. Үгээ хараад хамтдаа цээжлээрээ. Амжилт хүсье. Баяртай.